За сайн байцгаана. Тэгээд дараагийн дугаартад тавьмаар л тэгээд энийг тусны хийсэн шалтгаан нь болохоор одоо бид нар жишээ 8 гэсэн бодлогыг бодохоор байна. Тэр нь болохоор ийм бодлого байгаа. X, Y, Z-ийг нь үржүүлнэ 8. Тэгээд X, Y, Z мэдээж эрэг тоонод. Тэгээд X квадрат тэр нэмдэг нь X, Y квадрат нэмдэг нь 8Z их буюу тэнцүү 28 гэсэн. Энийг батлахаараа. За энэ бодлогыг бол бид нар ерөөсөө өмнө иймэрхүү бодлого ерөөсөө хараагүй. Яагаад вэ гэхээр энэ дээр өөр юм бүр маш олон байна. Нэгдүгээрт энэ тэнцвэрлэгч маань симметр биш. Буюу тэгш хэмтэй биш гэсэн үг. Тэрний үс үгээр x эргийн одоо байрын салчингууд, байрын чигчтэй нэг нөгөөгөөр орлуулчингууд энэ болохоор шал өөр тэнцвэрлэгч биш болж байгаа. Тэгээ бидний үтсэн бүх тэнцвэрлэгч биш маань ерөөхдөө x эрэг z ч юм уу abc ч юм уу те бүгдээрээ юм тэгш хэмтэй тэгш хэрэгтэй тэнцвэрлэгчүүд байсан. Тэгэхээр одоо энэ бол шал өөр байна. Тэгэхээр тэр нэг асуудал гарч иж байна. Өөр нэг асуудал нь юу вэ гэхээр тэнцэг нөхцөл нэг амар сонирн байгаад байгаа хэвчээ тий. Тэнцэг нөхцөлний гуруула тэнцэг үед мөн ч юм шиг биш ч юм шиг угаасаа биш гэдэг юм би мэдчихэж байгаа. Тэгээ биш л тий. Тэгэхээр хэд хэдэн асуудал гарч ирж байгаа. За хэдүүлээ нэг ийм туршаа үзэл л да. Өмнө нь болохоор бид нар яажсэн дандаа л нэг шууд кошин тэнцэг шиг шууд энэ гурван хөвсгчн дээр бараг хийгээдсэн шүү дээ тий. Тэгээд үзэл та одоо жишээ нь x квадрат нэмэх нь x y квадрат нэмэх нь 8z их буюу тэнцэг 3 куб язгуурдаар одоо тэ x квадрат x y квадрат 8z гэх тэ. Их юм бол за 8 чинь куб язгуураас гараад 2 болно. Тэгээ 3-тай нийлээд 6 болж байна. Тэгээд x маань x тэгээ нийлээд x куб болно. Куб язгуураас гараад зүгээр x болно. Тэгэхээр энэ y нь болохоор 2-ын 3 зэрэгтэй. Тэгээд z нь болохоор 1-ийн 3-тай буюу ийм болоод тэгээд энэ дээр ингээд гацчихж байгаа байхгүй. Энээс цаашаа яах юм бүү мэд. Тэгээд ч гэсэн энэ бол цаашаа бодох бүрнээс боломжгүй гэсэн үг. Тэгээ боломжгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ бол угаасаа худлаа. Тэгээ та нар ингэ ямар нэгэн жишээ олох юм бол энэ бол угаасаа шал дисконтлон болчихно гэсэн үг. За энийг бол бид нэр үнэн байсан гэж үзэх юм бол одоо энийг 28-аас их буй тэнцвэрийг батлах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгээ энэ жишээ аваад үзээ л да тий. За жишээ нь энэ дээр амарчлаад 1 1 8 гэж үзчихгүй юу. За 1 1 8 гингүүт куб язгуурдаар z чинь 2 болно. Тэгээ 2-ыг нэгээр үржүүлээд энэ нэг биш. Нэгээр үржүүлээд 6-аар үржүүлэнгүүт энэ маань 12 болоод тэгээд 28-аас их гэдэг нь бүр шал худлаа болчих жоох байхгүй. За энийг бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр тэмдэг нэргсэн гэж ярьдаг байхгүй. Энэ болохоор их буй тэнцвэр шиг ингээ баг болчих жоох байхгүй. Тэмдэг нэргсэн. Тэгээ энийг зарим хүмүүс ярихдаа хитрхи их багасгасан гэж ярьдаг. Би болохоор энийг бол зүгээр энэ бол яг хитрхи их багасгасны жишээ биш. Энэ бол яг ямар жишээ вэ гэхээр бүр шал худлаагаас кош бичсний жишээ байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар кош бичиж байгаа юм чинь тэнцэг нөхцөл гэж нэг юм байдаг шүү дээ. Тэгээд тэнцэг нөхцөл нь болохоор энэ энтэй тэнцүүгээ 3 тоон хоорондоо тэнцүү байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр тэнцэг нөхцөл нь угаасаа гуруулаа худлаа болсон учраас энэ ингэж тэнцэг нөхцөлийн тэмдэг нэрчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг дүрм гарчиж байгаа. Та нар бүхэн тэнцэг нөхцөл гэдэг дүрмийг одоо би танилцуулж өгье. За кош бичиж байгаа бол тэ хаанч байсан одоо ямар ч хөвсгтэр бичижсэн тэнцэг нөхцөлөө хадгалж заавал кош бичих хэрэгтэй гэсэн тийм дүрм шүү. Одоо кош бичих болгонд тэнцэг нөхцөлөө хадгалсан кош бичих хэрэгтэй. Тэрний үгс үг гэхээр сая одоо жишээ нь бодоо үзээ л да тий. Бид нэр нэг ийм жишээ бодож байсан. Жишээ нөр нэг тий. За би энэ дээр батлагтай болохоор А квадрат нэмэх нь Б квадратыг 2AB-гээс их буй тэнцүү гэж бодож баталсан тийм үү. За би энэ дээр жишээ нь ингэж бодож ерөөсө болохгүй гэсэн. А квадрат нэмэх нь 4Б квадрат нь ингээд одоо жишээнийг 2 таны кош бичих юм бол 2 язгуурдаар А квадрат 4Б квадрат болгоод энэ юу болох вэ гэхээр 4AB болж байгаа байхгүй. За ингэж кош бичих юм бол энэ бүр шал худлаа болно гэсэн үг. Бид нэр бодож байгаа бодлого ерөөсө бодогдохгүй. Яагаад вэ гэхээр энэ тэнцвэр биш маань А тэнцүү Б тэнцүү С үед биелдэг. Тийм тохиол биелж байгаа. За тийм болохоор энэ тэнцэг нөхцөлийнхөө дагуу бид нар кош бичих хэрэгтэй. Тэгэхээр энэ тэнцэг нөхцөлийг харъя л да тий. За энэ тэнцэг нөхцөл А квадрат тэнцүү 4Б квадратад тэнцэж энэ тэнцэг биш биелж байгаа тийм үү. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр А тэнцүү 2Б-тэй тэнцэж энэ тэнцэг биш биелнэ гэсэн үг. Тэгэхээр энэ энтэйгээ зөрчил үүсэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр та бүхэн кош биччихэл байгаа бол тэнцэг нөхцөлтэйгээ заавал ингэж ийм одоо хүндэлсэн гэх юм одоо тэнцэг нөхцөлтэйгээ заавал адилхан байх тийм
кош бичих ёстой гэдгийг хэлэх гээд байгаа. Тэндээ угаасаа тэгээд худлаа авах. Яагаад гэвэл x квадрат тэнцүү x y квадрат тэнцүү 8z байх ёстой гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ хэрвээ энэ гурав дээр би кош бичсэн бол тэгэхээр эндээс үзэхэд x y тэнцүү болж гарч ирж байна. Тэгээд x y тэнцүү юм бол тэгээд эн чинь тэнцүү за шууд тэнцүү гэж болохгүй маа. Тэгэхээр 8z нь тэнцүү x квадрат болоод тэгээд ерөөдөө энэ нөхцөлтэй ашигтай бодонгууд энэ тэнцэг нөхцөл шал худлаа гэдэг нь гарч ирнэ л дээ. Ойлгомжтой. За илүү бодоод үзье л дээ ашиг. Z нь тэнцүү x квадратыг хуваах нь 8 юм байна. Тэгээд y нь тэнцүү x юм байна. Тэгэхээр x y z нь юу болох вэ гэхээр x үрчгэн z нь x квадратыг хуваах нь 8. Тэгээ энэ нь бидний нөхцлөөр 8 гэсэн нөхцөл гарч байгаа. Энэ 8 нь болохоор бид нар хаанаас гарч ирсэн бэ гэхээр энэ нөхцөл өгсөн ба. За тэгээд бодоод үзэнгүүт эн чинь x 4 зэрэг нь тэнцүү 64 гэсэн бодлого гарч ирнэ. Тэгэхээр x нь тэнцүү 4 гэсэн бодлого гарч ирнэ. Бид зүг бодсон уу? 4 тэгээд тийм л юм байна. Тэгвэл x нь 4 юм бол y нь 4. Тэгээд z нь тэнцүү 2-1 гэсэн тийм гарч ирж байна. Тэгээд энийг бид нар энэ чинээ оролцуулж үзэнгүүт яг тэнцэж байна уу гэдгийг харъя те. Тэгэхээр энэ нь болохоор хэд болох вэ гэхээр 4-ийн квадрат нэмэх нь 4-ийн куб нэмэх нь 8-ыг үржих нь 1-ийг хуваах нь 2 гэхээр энэ чинь 4 энэ болохоор 64 энэ угаасаа тэгээд үнэн байгаа. Үнэн ч гэжтэй яг хариуг гаргах хэрэгтэй л те. Энэ хэд болж байна вэ гэхээр 84 болж байна. 84 буюу энэ чинь бүр 28-аас бүр аимшигтэй их тав байгаа байхгүй. Энэ яг тэнцэж явах хэрэгтэй. Ерөөдөө яг 28 гарч байгаа хэрэгтэй. Тэгжээж бид нэр кошоо зүг бичсэн гэсэн үг нэгсэн доо. Тэгэхээр энэ угаасаа шал готлаа. Ингэж кош бичиж ерөөсө болохгүй гэсэн үг байхгүй. Ингэж гэдэг нь одоо энэ гурав дээр ингээд энэ дээр кош бичиж ерөөсө болохгүй. За тэгэхээр ингээд тэнцэг нөхцлөө дагаж кош бичих хэрэгтэй байх нэ. За тэгвэл эдрийг бүгднийг сайхан арилгаад шинээр хэлээ тий. За тэгэхээр тэнцэг нөхцлөө одоо бид нар шууд ингэж нэгээс нь таар сайн мэдрэмжтэй байвал ихэд таагаад олцсон ч болно. Тэгээ тааж олохгүй байсан ч гэсэн нэг санаа зовлтгүй дээ. Ер нь бол тэнцэгтгэл биш юм. Тэнцэг нөхцөл ихэд шууд илт гараад ирчих юм дөө. За энэ дээр хэдүүлээ нэг таах гээд үзэж явах болох юм. Гэхдээ яг мэдрэмжээр таах гэдэг айгүй хэцүү. X y z нь 8. Тэгээд x квадрат нэмэх нь x y квадрат нэмэх нь 8z нь яг 28-тай тэнцүү байх 3 5 болох хэрэгтэй гэсэн үг. Яг үнд энэ хариу нь 1 4 2-ын юу аль нэг нь ингэж байдаг баха. Яг ихэд шууд спойлтод 4 4 16 8 12 1 4 x нь 2 юм шиг байна. Тэгвэл x нь 2 y нь 4 тэгээд z нь 1 тийм байх юм уу шиг гарч ирсэн гэсэн үг. 4 дээр нэмэх нь 16 биш ээ 4-ийн квадрат чинь 16 2-оор үржүүлээд биш ээ 1-ээр үржүүлээд 16 хэвээрээ тэг нэмэх нь 8-ыг нэмээд тэнцүү 28. Зөв үү тийм зөв. За энэ бол ингэж x нь x квадратын ийм x тэнцүү 2 y тэнцүү 4 z тэнцүү 1 байх нэ. За энэ мэдээлэлээр бид нар яг яаж чадах юм бэ гэж те. Энэ мэдээлэл байгаа цагт маш том одоо алхам гарч иж байгаа. Энэ мэдээлэл байгуулсаа бид нар ерөөдөө кош бичих тийм сэжгээ авч байгаа гэсэн үг байхгүй. Нэгсэндээ юу гэсэн үг вэ гэхээр бид нар x квадратыг нэмэх нь y ингэж одоо багасгаж тийм эрэхтэй гэсэн үг бид нар нэгсэндээ 2x язгуулаар y гэдэг ийм эрэхтэй. Яг тэгвэл энэ энтэй тэнцэх хэрэгтэй тийм үү? Тэнцэх хэрэгтэй. Тэгэхээр эн чинь 4 байна, y чинь 4 байна. Тэгэхээр тэнцэх нөхцөлөд хангаж байгаа кош бичиж байгаа гэсэн үг. За өөр нэг кош бичих шалтгаан бол x квадрат дээр нэмэх нь 4z ч юм уу те. Ингэж бас болно гэсэн үг. Тэгэхээр эн чинь 4, энэ z нь гэсэн 4z нь 4 юм чинь 4x язгуудаар z ч юм уу те. Иймэрхүү байдлаар кош бичих биднэрт ирэх олгож өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэнцэг нөхцөлөө мэдсэн тохиолдолд энэ бол маш том давуу тал болж өгч байгаа. За тэгээд энэс цаашаа одоо яг яаж бодох юм бэ гэж. Яг та нар ингэж юу яах юм бол мэдрэмжтэй байх юм бол шууд ингэж бараг яг яаж кош бичихээ бодоод тэтэн тань ингэж бичих юм байна. Тэгээ бодоод гарчих юм гэдгийг олцоод нэг тийм нь бол айгу
шууд тэгж мэдэрчих тийм бодлоодын нэг бичлээ тийм байг бодох цэвэр бодох арга байгаа. Тэгээд тэрийг хэдүүлээ анзаарах гэдэг үзье. Нэгэсэндээ би ингэх гээд x квадрат нэмэх нь x квадрат гэж явсаар хагаад x квадраттэй. Тэгээд одоо энэ юу ч байдیں۔ m удаа хуваацсан. m хэсэгт гэх юм уу? Тэгээд нэмэх нь x y квадрат нэмэх нь x y квадрат нэмэх гэх мэтчлэн x y квадрат гэсээр хагаад n хэсэгт хуваацсан. Тэгээд 3 дахь нь болохоор 8 z z гэж байна. Z нэмэх нь z нэмэх нь гэх мэтчлэн энэ болохоор за 8 z нэмчтэй байна. Тэр намар юм байна. Хуваах нь k 8 z-ийн хуваах нь k. За энэ би яах гэдэг вэ гэхээр ингээд x-ийг m хэсэгт хуваацсан. Энийг нь n хэсэгт хуваацсан. Нөгөөт нь болохоор k хэсэгт хуваацсан. Тэнгүүтээ би ингээд энэ болон дээр ингээд кош бичих гээд байгаа байхгүй. Нэгсэндээ энэ болон дээр нь кош бичээд тэгээд нэг амар том кош бичиж гарч ирэнгүүт язгуураас бүгд адилхан зэрэгтэй чөлөөлөгдөд одоо жишээ нь хуржүүлсээр хагаад x нь нэг t зэрэгтэй болоод y нэг t зэрэгтэй болоод те z нэг t зэрэгтэй болоод тэгээд нэг t язгуур дээр ороод тэгснээ ингээд ямар нэгэн байдлаар 28 гэх ингэж урд нь гарч ирэх байхгүй 28 биш ээ. Энэ чинь одоо x y z 8 юм чинь тэгээд ерөөдөө үржигдээд 28 гарах тийм иймэрхүү m n k олох хэрэгтэй болж тарж байгаа байхгүй. Тэрийг болохоор бид нар зүгээр шууд айлгуур бодож байгаа юм шиг бодож чадна. Тэрийг яаж бодох вэ гэхээр энэ дээр чинь m дээр нэмэх нь n нэмэх нь k гэсэн тооныг кош бичиж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж язгуурдаар гарч ирж байгаа нь x квадратыг m-ээр үржүүлсэн гарч ирэн тийм үү. Энэ чинь x квадратны m шиг байгаа юм чинь. Тэгээ үрждэг нь x y квадратыг n-ээр үржүүлсэнтэй гарч ирнэ. Үрждэг нь 8z-ийг k-гаар үржүүлсэнтэй гарч ирнэ гэсэн үг. За тэгэл энийг язгуураас авангууд ямар нэгэн байдлаар t зэрэгтэй буюу гуруула тэнцүү зэрэгтэй болоод тэгээд язгуураас гараж тэгээд шууд тэр урт дахь тоон ингээ 28 гарах. Тийм л юм MNK гурыг хайгаад байгаа байхгүй бид нар. За тэгээд тэр яг юу болох юм бэ гэж тийм. Энэ дээрээс бид нар шууд систем тэгшэд бодож болох байхгүй. За 2m гэдэг нь x-ийн зэрэг тийм үү. Эхлээд x-ийн зэргүүдийг тооцъё. Тэгэхээр 2m байна. Энэчнээс x-ийн зэрэг гарч ирнэ. Тэгэхээр n гарч ирж байна. Энэ нь ингээ x-ийн зэрэг шүү. X-ийн зэрэг. За тэгээд тэнцүү одоо эн чинь y-ийн зэрэгтэй бас тэнцүү багц шүү дээ. Y-ийн зэрэг нь болохоор 2n. За тэгээд k-гийн зэрэгтэй бас тэнцүү багц шүү дээ. Тэгэхээр тэнцүү k гэж ингээд. За энэ тэгээд өөрөөр хэлбэл юу болж байна гэхээр энэ болохоор y болохоор k. Тэгээд бид нар ерөөдөө m n k гурван хасыг ямар нэгэн байдлаар олцоод болно. Энэ бол ерөөдөө хязгааргүй болно шийдтэй байж магадгүй. Тэгээд тэрнээс нэг л m n k гурван хасыг олцоод ерөөдөө хангалттай гэсэн үг. За тэнгүүт бидэрт юу гарч ирж байна гэхээр энэчнээс жишээ нь хязгааргүй олон шийдтэй юм чи n-ийн тэнцүү 2 гээл тий тэгэж бодох юм бол m-ийн тэнцүү 1 k-ийн тэнцүү 4 гэсэн нэг тийм хариу гарч ирж байгаа хамгийн бага тоон. Энэтэй адилхан бид нар энийгээл 4 2 8 гэсэн ч бараг бодхол ах юм бол за энэ дээр орлуулж үзэнгүү те m чинь 2 тэнгүүд 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 2-ийн өвч нь 2 тэнцүү 4 гээл яг ингээд таарч байгаа байхгүй. Одоо энэ миний систем тэгшэл маань. Тэгэхээр энэгээр бид нэр шууд кош биччихэд тэгэл болчихсон гэсэн үг. За ингээ бичиж үзье л да тий. X квадратыг хуваах нь m чинь 1 тэгвэл энэ чинь ганцаар байна гэсэн үг. За ингээ энэ ганцаар байх нь нэмэх нь x y квадратыг хуваах нь 2 нэмэх нь x y квадратыг хуваах нь 2 нэмдэг нь z-ийг дөрөвт хуваах юм байна тийм үү. 8z хуваах нь 4 нэмдэг нь 8z хуваах нь 4 нэмдэг нь 8z хуваах нь 4 нэмдэг нь 8z хуваах нь 4 тийм үү. За энэ дээр ингээд хэдэн ширхэг тоо байгаа лээ. 3 4 юм чинь 7 тоног гэж бичиж байгаа байхгүй. Тэгээд 7 тоног гэж бичээд 7 зэргийн дор тэгээд x квадратын байна. Тэгэхээр энэ чинь x нь x байгаа юм чинь бас x квадрат байна. Тэгээд y-ийн 4 зэрэг байна. Тэгээд z-ийн 4 зэрэг байна. Тэгээд 8 4 зэрэг байгаа. 8-ийн 4 зэрэг. За энэ юм бахнаа. Тэгэхээр эн чинь одоо x, y, z нь бүгдээрээ адилхан зэрэгтэй юм чинь. Тэгэхээр эн чинь ихэд x, y, z-ийн 4 зэрэг болчих гэсэн үг.
За x y z-ийн дөрвөн зэрэг болсон юм чи x y z нь 8. Тэгэхээр 7-г үрждэг нь 7 язгуурдаар байж байгаа. Тэгээ би юуг нь мартчихсан байж таа. Шиг юу вэ? Хуваах нь 4-ийн 4 зэрэг байгааг нь мартчих. Доор байгаа шүү. Тэгэхээр энэ болохоор 8-ийн 4 зэрэг болно. Үржих 8-ийн 4 зэрэг хуваах нь 4-ийн 4 зэрэг гэхээр энэ одоо нэгэсэндээ юу болж байна гэхээр энийг 8-ийн 8 зэрэг болгочих шин гэдэг. 8-ийн 8 зэрэг. Тэгээ нөгөөх нь болохоор 4-ийн 4 зэрэг гэдэг чинь 64. Тэгэхээр чинь 8-ийн квадрат биз дээ. 4-ийн 16 бишээ. 16 ужлаад 256 би нэг л төрөлдөд байна. За чи 4 гэдэг чинь 2-ийн 8 зэрэг. Тэгэхээр энэ чинь 8-д ингэж хуваагдах гэсэн үг байхгүй. 2-ийн 8 зэрэг 324 16. Энэ нэг л алдаа гарчих шиг боллоо. Эсвэл үгүй юм болов. За би нэг бүгдийг 2-ийн зэрэгт рүү шилжүүлээ үзье. 7-г үржих нь 7 язгуурдаар 2-ийн энэ чинь 2-ийн куб юм чинь 3 4 24 хуваадаг нь 2-ийн 8 зэрэг тэнцүү 2-ийн 16 зэрэг болчлаа. Энэ би яг нэг газар алдчих шиг боллоо. Одоо энэ яадлаар 2-ийн 14 байсан бол яг таарах гэдэг би энэ чи хараадах юм. X y z чинь 8. Тэгээд 8-ийн 4 зэрэг зөв. Тэгээд энэ чинь 8 4 байна. 4 4 байна. Тийм энэ чинь нэрээ 2 2 байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь 2-ийн 2 байгаа. Тэгэхээр 2-ийн 10 зэрэг болоод тэгээд энэ чинь 2-ийн 8 биш 10 хэвээр байгаа. Тэгээд энэ чинь 14 болоод тэгээд энэ чинь яг цэвэр 7-г үржих 4 гэж гараад тэгээд тэнцүү 28 гэж гарч ирж байгаа гэсэн. За ингэж батлагдаж байна. Тэгээ нэгэсэн та нар эжнээсээ шууд тэнцэг нөхцөлөө хайх юм бол тэг угаасаа ойлгомжтой. X квадрат тэнцүү x y квадрат хуваах нь 4 тэнцүү 8z хуваах нь 4 буюу 2z гэж гарч ирнэ. Тэгээ эжнээс ингэж та комбо авах юм бол шууд x нь 2 y нь 4 z нь 1 гэж гарч ирж яах нэ. Тэгээд эжнээс нэг сурах хэрэгтэй юм нь юу вэ гэхээр тэнцэг нөхцөлийнхээ дагуу заавал кош бичдэг байх нэ. Тэгээд ерөөхдөө тэнцэг нөхцөлгүйгээр та нар ингэж дураараа кош бичээд байгаа юм бол ер нь хизээч гарахгүй. Тэгээд тэрээ та нар тэр мэдрэмжээрээ кош бичиж байгаад ах юм бол ер нь заавал бүр байнга тэнцэг нөхцөлөө ямагт хадгалж авах хэрэгтэй. Хаана хамаагүй кош бичээд ерөөсөө болохгүй гэсэн үг. Коэффициент амар чухал гэсэн үг. Тэгэхээр энэ дээр болохоор яг би MNK гэж орлуулж бодож байхад те энэ бол яг зэргийг би албаар тэнцвүүлж байсан шүү дээ. Ингээд X болон Y Z-ийн зэргийн тэнцүү. Тэгээд тэнцвүүлж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр угаасаа би энэ нөгөө нэг нөхцөлөө ашиглах гээд тэгжсэн. Энэ нөхцөлөө ашиглах гээд X Y Z нь ийм тэнцүү 8 гэсэн зэргүүд нь нэг байгаас те тэрийг ашиглах гээд тэгж байгаасан гэсэн үг. За тэгээд энэ бодлыг ингэж боддог байх нэ. Ерөнхийдөө бол харахад айгүй амар заваа юм боловч ерөнхийдөө яг ойлгож үзэх юм бол нэг ингийн ер нь энэ иймэрхүү техникийг яг ашиглаж бодох бас зөндөө байгаа. Гэтэ ихэвчлэн бидний кошинг бодлого бүгдээрээ л тийм гуруула тэнцүү үед тэнцдэг тийм л жишээнүүд тэмдэг байсан. Эсвэл хаяа нэг 1-0 бусууд нь тэнцүү байдаг ч юм уу те нэг тиймэрхүү жишээнүүд айгүй их байдаг. За тэгээд энэ болгоноос нэг сурах юм бол ерөөсөл тэнцэг нөхцөлөө хүндлээд дандаа тэрүүгээрээ кош бичиж авах хэрэгтэй гэдэг нэг тийм юм гарч ирж байгаа. Тэгээд тэрнээс өөр байдлаар кош бичгээд юм бол тэгээд угаасаа тэр тэмдэгчин нэрэгдэг юм уу эсвэл нөгөө нэг бодлогочин бүр шал худлаа болчдаг тийм л зааврыг одоо өгөх гэсэн. За тэгээд одоо дараачийнх нь болохоор хэдүүлээ шал өөр арга техник сурч үзье. Тэгээд дараагийн одоо жишээг сурсны дараагаар бид нэр улам гой болгоомжийг бодож чадах болно. За түр баяртай.